сонсогч та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7 хоногийн давгаас баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа. Хэрэг болон шүү. Хизээд бэлэн байх туурайтай элдв шипийн нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 28-ны баасан гарагийн дугаар шууд ирэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Анжи болон Ами, найруулагчаар Төвшин Баяр нар ажиллаж байна. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Био брендийн илгэний нухаш Мазалай буюу дахианы махтай, гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарсан байна. Better for all зэтэй гаруудаас хамтран ажиллаж байна. За өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндэ. Гэт баасан гараг болж байгаа шүү дээ. Баасан гарагт элдвш би яадаг вэ гэвэл хоол ярддаг. За одоо гадаа төгжрөл ерөнхийдөө бол гайг байна. Би сая давкал хүрээд ирлээ. Тэгтэл энэ тэнд өөр газар миний зам явснаас өөр газар төгжрөө явж байгаа хүмүүс уучлаарэ. Бид нар өнөөдөр хоол ярих нэ. Хотод ажиллаж чинь ярих нь ер нь бол тийм. Үнэ хотод ажилладаг өдөр. За өнөөдрийн сонгосон хоол бол номин мантхой номин биш. Мантун бууз мантхой. Номингийн мантун бууз мантхой гэж. Манай намаа мантхой. Мантун бууз мантхой. За тэгэхээр мантун буузыг хэрхэн идэх юм бэ? Яадаг юм бэ? Идэх юм бэ гэдэг талаараа шипиг овалцнаа. Яавал гоё болдгийг, яавал гоё мантун хөөдгийн те, яавал түүх хэрэг гэдэг яадгийг идгийг амтанд нь юм юугаа оруулдгийн тий өрлөө хаана амрааж ин тэрэлж амрааж хаана амрааж тий налаа ахраа уяа хаашаа ингэж төв аймаг руу амрааж тийм сайхан ярмаар байна. Би бодвол хизээч хийж үзээгүй хоол. Яа оролдож үзээгүй. Нэг л би ингээл хийвэл фейлдэх юм шиг санагдал. Тэгээс ерөөсөө оролдож байгаагүй. Ер нь тийм нэг хөөлгөлттэй юмд ер нь оролцож байгаагүй. Тийм үү? Талагч бариаг юм уу? Талах барьж байгаа үгүй. Үгүй шүү. Хөөлгөлтөл орчвол болох болчиход байна уу? Тийм. Ерөөсөө л би тэр нэг юм нөгөө юу гэдэг лээ хөөлгдөг юм чинь дамбаул итэй юмнаас ер нь эсгэгч үү? Тийм, эсгэгчтэй юмнаас жоохон ажил явдаг хүн л дээ. Гэхдээ зөндөө идсэн. Зүгээр эдхийн хувьд бол өстэй харин нэг яоз орн идсэн. Солонгост ч идчил явлаа, Японд идчил явлаа, Хятад идчил явлаа. Мантун бууз чи ер нь бас Азад бол айгүй тийм нийтлэг хоол штэ. Солонгост бол бүр 7 өнгийн солонгорсон мантун буузнууд байж идэг. Өнгө. Шар, яга, ногоо, могоо ингээд тэр бодвол тэгээд гурил мөрлөнд нь янз янзын зүйлүүд хойлоод тийм гоё болгодог байлгүй дээ. Өнгө оруулж болгодог байлгүй дээ. Ямар ч байсан миний мэдж байгаагаар бол тэр ногоо өнгөтөд нь бол спинач хийждэг гэсэн. Спинач чи өөрөө айгүй тийм супер ногоо штэ айгүй хүний биед хэрэгтэй. Тэнгүүд гуриландаа хойлоод гуриланд нь ногоо болгоод тэр витаминыг оруулчихна гэсэн үг. Тийм үү. Өдөр улаан мулааны нь болохоор хүрэн манжингийн шүүсээр игээд хийдэг гэсэн шүү дээ. Магадгүй. Тэгээд шар маранд нь одоо юу гэдгийг шар бурцэг хийдний шүүс хийдэг юм уу яадгийг. Тэгэл янз бүрийн гоё өнгөтэй гэдчихсэн. Гэхдээ ер нь бол нэг хектар дурлаад ахааргүй. Бид нар ч нөгөө нэг махан сууртай хүмүүс чинь гинт ингээд нэг чихэр мэхэр амттагтаад нэг ялт гээд ингээд өвс ногоо ороод ирэхлээр чинь сандраад хаях хэцүү, идэх хэцүү тэгээ ингээд бариад жаал явна. Тийм зовлонтой юм билээ. Тэгээ хамгийн гоё нь аль вэ? Монгол мантун бууз супер штэ. Тий. Монгол мантун бууз тэр тусмаа би энэ Golden Bridge-д ажиллаж байхад манайх чи нөгөө 11 дугаар оруулын урталт байсан штэ. Урталт тэр оюутнуудын ордын сувд гэдэг нэг хоолны газар үүдээс алдартай л да. Одоо байгаа юм. Одоож байгаа. Тэдний мантун бууз көмөн гоё мантун бууз байдаг гэж лээ. Тэгэл дандаа л тэнчнээс мантун бууз үлгэж идэл явсан да. Нэг хэсэг тэдний мантун буузыг идсэн. Ёстой л нэг оюутан байхад чинь гол хоол шүү дээ тийм ээ. Гоё тий. Та чи хятадаар зөндөө яваа үст тахаа. Тэг хятад бас юу юм уу? Махгүй юм. Гэтэл нэг л тийм нэг юм нэг Монголын нэг тийм нэг нүнжиг мантун бууцыг гүйтсэн мантун бууцууд гадаад идэж үзээгүй. Тэгэл бас нэг юм нэг махтай ч гэсэн нэг тийм нэг шол хийсэн амттай цаанаа нэг юм нэг чихэр мэхэр амтагдаад сонирн байгаад идэв юм аа. Нэг л тийм нэг юм бидний тест биш байгаад идэв байхгүй. Нүнжиг алгаа. Тий, бидний тест биш. Бид нар чи ингээд нэг сайхан достой мостой тэгээд шүлмөлтэй юм. Йоо байлаач. Гоё байдаг штэ. Тас өөхийг нь урсгаад болоо. Харахад ингээд мантун бууцны махан дотор нэг дөрвөлжин сүүл мүүд явж байгаа ч бас аатай шүү те. Яг битсэн байна. Сүүлдээ өөх ихтэй байвал гоёдоо л гэсэн. Ярихгүй тий штэ. Тий. Өөхтөө. За бууз бол яг бараа махаар хийжүүлэх гайгүй. Гэтэ мантун бууз бол өөхгүй бол сонио аргу. Тэр шар болгодог чинь хулуу гэж шүү. Тийм үү. Хулуу хийж шар болгодог юм аа л гэсэн байна.
Ногооныг бол бууцаа гэдгийг нь бол зөвшөөрсөн байна. Баярмаа галсандаа их баярлалаа. Сэтгэл зүйн хувьд их дэмжлэгтэй байлаа шүү. Би ч ганцаараа л тэгэж бодлоо гэж. Тий. Хотлоо ярьсан байж магадгүй гэсэн чи үнэн л байж өрг. Тий. Тэгвэл тэр таны одоо Монгол мантан бузаа ярьж байгаа юм чинь гой гэдэг ган тэр сувдгийн газар юм уу? Миний хамгийн гой мантан бузны дурсамж тэнд л байдаг. Тэрлэн гэж. Чи яаж хийдэг? Чи одоо ээж хүнтэй ингээд гэтээ хийдэг байлгүй дээ. Хийсэ хаа. Тэр чинь эхлээд нь бас анх хийж мэгтэй бас фэлц юм аа. Айгу хөөлт нь буугаад унаад исэн юм. За. Манай ээж чи өөрөө тогооч хүн. Тэгээ ээжийн нарийн сайхан жорыг авсан. Тэгээд тэгсэн чинь манай ээж болохоор нэг баг зэргийн сүүнд эсгэгчээ хийж агаад. За. Тэгээд ингээд тэрийг эсгэгчээ хөрөнгө үүсгэдэг. За. Хэсэг ингээд тутгаад шууд хийдгүү гэсэн орхичдаг. Тэгээ нөгөөх нь ингээд нэг бужигнаал нэг хөөхөөл сагараад хэлдэг штэ. Айр гисэж байгаа итай. Тий нэг бараа шиг болчихдог. Тий. Яг тэр үед нь гурилтаа хийхээрээ зүгээр юм бэлээ. Тэгэхээр нөгөө хөөлт нь ундаггүй. За тэгээд гурилаа зуурчлаа хөөлтөө хийцэн ингээ гурилаа зуурсныхаа дараагаар хэдэн минут амрааж тэр нөгөө ингээ илүү бомбоологд ингээ ч. Тэр чинь нэг 20-30 минут. 20-30 минут. Гард ойрхон тавих зүгээр хамаагүй бол хамаагүй хаа. Дээр үед чинь манай ээж мэж бол тэр паарнд ойрхон тавьчихсан. Нөгөөх нь ингээд халиад ингээд амсар дээгүүрээ ингээд орох гэж байгаа юм шиг гарч марцсан явж идэг штэ. Тэр чи. Тэргэл сарны тоя. Тэр шиг. Харин тий. Тэгэхээр янз бүрэл байдаг бах л та. Зарим хүмүүс ч юм болохоор гал малтгаа ойрхон тавьсан ч харагдж идэг. Юмар хуцсан ч байдгийг, хучаагүй ч байдгийг. Тэр хөөлгөх тэр хамгийн гол юм л юм шиг ба. Гурил. Тий, гурилын хөөлгөлт. Түүнээс магцаах бол адилхан л бууцтай адилхан шүү дээ юм уу? Бууцтай адилхан. Гэтэ ингээд нэг гой том сүүлнүүдийг ингээд томор хэрчээ хийчих бол их гоё болдог тий. Яг гоо. Том ч юу ах те нэг юм нэг. Нэг сантиметр куб. Нарийн мантан босны өөх сантиметр кубээр гэрчсэн өөх дотор нь явж ивэл тийм ээ. Харин тий. Тэгвэл том давгүй гэдэг да гэдэг шиг тий. Танай хүүхдүүд ер нь мантан босны дуртай юу? Эднэ. Бүр их тийм айхтар дурлаад авахгүй ч гэсэн эднэ. Бүр яг тийм бүр дурлахгүй. Бидний багт чи өөрхийн амт нарийн хоол багтаа шүү дээ. Олуулаа өссөн болохоор ерөөсөө их 5 өдөр лавшаадж байгаа л хагасаа бүтэн санд ээж нэг нарийн хоол хийн. Цөөвч нэг нарийн хоолнд л ордог байлаа шүү. Их нарийн нандаа хоолндоо юу? Бууз хийгээд ингэнгүүт гадаа сун орж ирэнгүүт айгу уур хөдөлдөг гэсэн юу дээ. Лавшаан дээр ирдгүү ээжиж нэг бууз дээр ирж идэг. Яг хөөх гэсэн хорох гэдэг тийм. Яг үнэ. Тэгжил боддог байлаа да өөрхий. Одоо тэр муухай атгах хорон санаанд ичдэг юм аа гэхгүй. Эргээд бодох нь их юм байж гэж. Их хичмээр санагддаг да. За. Хамтран ажиллагчаа танилцуулъя. Тэгээд хамтран ажиллагчаа танилцуулж чад тэгээд хэдүүлээ сонсогчдынхоо шипийг хуваалцсан. Тэгье гой шип хэлдэг юм да. За хамтран ажиллагчаар био брендийн илгэний нухаш мазала буюу дахианы махтай, гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарсан байна. Хайртай хүмүүстэй хамгийн сайныг нь уриатаагаар учир тагнаас гаргадаг. За гоё. Үндэсний бахархал тамтнаар зарлагдсан мазалыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж борлуулсан бүтээгдэхүүн бүрийн 100 төгрөгийг нь мазалаа хамгаалах аянд хандивлж байгаа юм байна. Тий. Би юунд явжгаад Говьтай аймгийн тэр ч одоо Цэнгэлдээ орд юм бол Альтандаа орд юм бол доо. 3 сумын заг дээр байдаг юм а. Баян тоорой гэдэг нэг юм тосгон байдаг юм. Тэнд яг тэр мазалаа хамгаалах сан гэдэг юм уу, сан гэдэг юм болов. Тэрний төв нь байдаг. Тэнд ч бүр юм мазалагийн төрстэй гоё цэцэрлэгт хүрээлэнтэй. Тийм нэг тосгон гэхэд бол бас хөөхөнд огцсон хүмүүс нь юм гоё хүнсний ногоо могоогоо тарьдаг гоё газар байдгийг. Яг одоо ээж харах нийл яг ээж харах уулын зүүн талд нь гэсэн үг байхгүй юу? Тэгээд тэнд явж байхдаа би ер нь яаж энэ мазалаад яаж туслах юм бол доо энэ тэрэгэл бодоод идэг гэсэн. Одоо ингээд би зүгээр л мазалаа гэдэг энэ илгэний нухшийг авахд л би 100 төгрөг авах тутамдаа хандивлаад явж гин гэсэн үг шүү дээ. Яг үнэ. Тий одоо зүгээр дуртай одоо тийм илгэний нухшаа авж идэл та бас дээрээс нь хандив өргөж яваад ин гэсэн үг байхгүй юу? Тийм. Тэгээ хоёр төрөл байгаа. Дахианы махтай, гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл байгаа. Тэгээ шинээр гарсан. Өмнө нь бол 7 төрөл гарсан байсан. Тийм. Ийм бид нар анхны манайхтай эднэх чи ерөөсөө анх гараад хамтарсан шүү дээ тий. Анхных нь бол энгийн ногоон сонгонтой амтд шинжүүтэй халуун ногоотой гэд ийм дөрвөн янз байсан. За энэ дээр нэмэгдээд зүгийн балтай цангис жимстэй
халапенотой гэж ингээд долоолоо болцсон байсан юм байна. Одоо ингээд шинэ хоёр төрөл нэмэгдээд энэ айгүй амар л да. Юу гэхээр надад айгүй их таалагдаад байдаг юм нь нөгөө нэг юм нэг шахдаг илгэний ногшны 90 үе чинь биднэрт нэг хэсэг байлаа шүү дээ. Тэгэнгүүт ч тэр чинь ингээд бүгдийг нийдэж чадахгүй болохоор үлдсэн нь ингээд харалж марлаад нэг сэтгэл цэвтэй болчдөг шүү дээ. Энэ тэхгүй идэл үлдснийг нь таглчих нь таглаад тавьчихад маргааш нь яг анх байсан шигээл мэлигээд бичдэг юм дээ. Гүнэ. Тэгээ эн чинь юу л юм бэ лээ? Биобрендийн илгэний нухаш ялангуяа мазаалаа илгэний нухаш нь бага насны хүүхдүүд жирэмсэн эмэгтэйчүүдэд илүү тохиромжтой гэдэг юм. Ягаад тэгэхээр А витамин, кальц, төмөр зэрэг шим тэжээлээр баялаг. За тийм нэг хүүхэд хэсэг мах идэхгүй ч юм уу нэг янз бүр болоод байгаа нэ илгэний нухашлахаар идэд байдаг. Тийм. Тэгэхээр энийг аваад өгчүүл зүгээр санагцсан. Юу Очир Дагнс компани 20 жилийн байгаа энэ жил тэмдэглэж байгаа юм байна. Тэгэхээр эднийх бол энэ олон жилийн туршлага дээрээ тулгуурлаад бид бүхэнд хамгийн бололцоотой хамгийн сайн орчин үеийн стандартад нийцсэн орчин үеийн технологийн дэвшлиг ашиглаад ийм гоё бүтээгдэхүүнүүд гаргаж өгч байгаа. Тэгээд бүгдээрээ мазаалаа хамгаалах санд 100 төгрөгөөр хандуулахын төлөө энэ дахианы махтай гахаа утсан махтай энэ мазаалаа гэдэг юунуудыг илгэний нухшиг сайн аваарэ. Хаанаас авах юм гэхээр бүх супермаркет хүнсний дэлгүүр болон Очир Дагнс компани нэрийн барааны дэлгүүрээс нас очиод авах боломжтой. Зөв. За та бүхэн 76 тэг тэг 75 30 90 30 75 30 гэсэн утаснуудаар Очир Дагнстай холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болтон мөн одоо хөдөлтаалья манайх хөдөлтаалья манад бүтээгдэхүүнээ нийлүүлээч эдэр гэдээ ярьж болох нь байна. Мөн Facebook дээр бол Очир Дагнс гэж англиар латинаар салгалахгүйгээр бичээд хуудас руу ороод илүү сонирхолтой бичлэг мэдээллүүд авч байгаарай. Яг үнэ. Баярлалаа хамтран ажилласан био брендийн илгэний нухаш мазаалаа буюу дахианы махтай гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарсан байна. За тийм ээ. За одоо ингээд 77 38 83 77 77 88 30 утаснууд нэгдсэн та бүхэн орж ирж мантун буузыг хэрхэн хийдэг тухай өөрсдийнхөө супер шипинуудыг хуваалцах нэ. Мантун бууз манд тухай гэдэг байгаа шүү дээ. За тийм. За эхний сонсогч байна уу? Байна. За. Манай ирчүүд хоолндоо сайн л доо ер нь. За мантун буузны супер жороо хуваалцъя. Мантун бууз яг сүүлийн үед болохоор би юу яагаад байна л да. Нэг буута өөрийнхөө идэх бууцан дээр нөгөө нэг сүүлээ ингэж нөгөө нэг хавтгай ингэж дөрвөлж хаашаашаа нэг 2-3 см юм дөрвөлжин хэрчиж хагаад. За. Ингээд чимхэхтэй нөгөө нэг маха тавьчингуудаа дээр нөгөө нэг сүүлээ ингэж одоо маха ингэж бүтээгээд тэнгуудаа тэрийгад ингээд тойруулаад ингээд чимхэд өөрийнхөө идэх бууцнуудаа тэгээ чимхчдэг байхгүй юу? Амсар дээр нь өрх маягтай тавиад гэсэн үг үү? Тийм байна тий. Гурдан дээр маха тавьчингуудаа махан дээр нөгөө сүүлний өөхөө тавьчдаг байхгүй нэмчихдэг. Тэгээ ингээд сайхан битүүлээ чимхэж чинь. Янзын шүү дээ. Тэгээд нөгөө нэг жигнэтгэр чинь тэр нөгөө сүүлний чинь товсон нөгөө нэг доош нь мах руугаа ингээд шингээд ер нь шимшөөсөн айгуу гоё таарсан тийм гоё бууз гарна шүү дээ. Нав хап ба штэ наад чинь. Тийм бэ тий. Янзын арга ба штэ. Энэ амар гоё арга ер нь. Тэгээ хүүхдүүд эхнэр мэхнэртэй болохоор зүгээр инженеэр нь ингээд чимхэд өгчдөг байхгүй. Яг өөрийнхөө нэг би нэг 10 бууз хийдэг юм да 10 бууцаа бол яг гоё ингээд сүүлээ янзын гоё ингэж нэмхэрч тавьж байгаа л тэгэл ингээд итгэрч өстой амар гоё тэр шүл мүл нь бол янзын гоё юмтай гараад ирнэ. Тэгээд за төвчөрж байгаа хүмүүсийг бурхан өршөх одоо өнгөрсөн хайстал өнгөрсөн хэдүүлээ ийм амар юм ярихаас биш яг одоо. Үнэ. Тэгээд гол насны гурилан бас их учир байгаа гэх шиг байна тий. Яг гонно. Тийм зарим гурил одоо манайх за яг нэр усын дуртаад явах тий. Тийм ээ. Цагаан сарын өмнө бид нэг 10 гурил авсан юмсан. Тэр үнэхээр одоо нэрээ бас эвгүүтээ бид нар барж идэх гэж ер нь үл өгсөн. Сүүлд бас нэг гадрын гурилыг авсан. Тэднийх бол их дайж юм лээ. Тэргээр мантун бууз хийхээр ер нь ингээд аягүй гоё. Тэр өмнөх гурил болохоор ингээд нэг дороончны нэг юм гашуун магтж байгаа гурилны нэрийг хэл. Тий, магтаж байгаа бол хэлж болно. Хорхын гурилыг авсан шүү бид. Хорхын гурил бол Симбижид юм байна уу? Ер нь их Симбижид юм лээ. Тэгээ Улаанбаатарны дээдтэй холчт юм лээ ингээд 50-50. Зөв. Тэгээд тэнгууд хорхын гурилч өөрөө усаа айгууд сайн даадаг юм байна л да. Ус шингэхтэй айгуулсан. Тэгээд нөгөө Улаанбаатар дээдтэй ингээ холчингууд тэр хоёроос амар гоё юм лээ. Тэгээ бид нар цагаан сарын бууцааш тэрүүрээс амар гоё шаргалтай гараад ирсэн. Дараа нь мантун буусныхаа гурилыг хийгээд явтлаа. Нөгөө өмнөх гурил маань болохоор юу яагаад гэдэг вэ байхгүй ингээд
эсгээд яргууд ийм цав цагаан нэг юм ингээ гараад ирэн. Тэгээд ингээд яхаар хүлтэй авахгүй хажуугаар нөгөө нэг юм дороочны нэг жоохон гашуун амтамтагтаад идэг штэ. За тий. Тий, уул нь орцын болохоор яг ингээд адилхан хийж байгаа байхгүй. Тэгээд харин тэгээд идэв лээ. Тэгээ би яра за энэ гурланд их очир байгаа юм байна да гэж сүлд очир нь болсон. Сая нэг мантан бууз идсэн бас гоё үуж илээ шүү гэж шаардлагатай. Бас гоё тий. Их баярлалаа. Тэр сүүлэн өрөх бол зөвүүн санаа байна уу? Үнэхээр зөвүүн санаа. Тэр бол өстой цааш Нэмхэн дөрүүлж ирчихэж байгаа л тэгээд яг идэх дээр ингээл чимгчээр амар гоё юмстай болно ёо. Тийм. Өөрийнх нь хотод ажиллаа. Өнөөдөр ороод нэлээд олон айл мантан бууддах байх тийм ээ? Тийм. Тийм. Ер нь энэ бол амар гоё байдаг шээ. Амар гоё юм зөөл нүнжигтэй айгүй гоё болдог. Тийм байна. За маш их баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. Өдрийн сайхан өнгөрүүлээрэй. За. Инх чаргал тоогоо би мантан буудыг шарж хийдгээ. Буузаа хийгээд хэдэн минут амрааж байгаад хайруултын тавгаа өнгөцгөн тослоод буузаа өрөөд ширүүн гал дээр доод талыг нь баг зэрэг шарлаад ирэнгүүт нь хүүтэн ус хийгээд таглаад орхичдөг. Ус ширгэж дуусаад буузны ёроол жоохон хайрагдаад ирэхээр нь гаргаарай. Усаа мэдрэмжээрээ 10 минут буцлаад ширгэхээр хийн. Хурданч болдог гуриландаа махны хамт илүү гоё шингэж өгдөг. Туршаад хийгээрэй манахаа гэсэн мэш. За бас сонирхолтой. Бас сонирхолтой. Бууд шарнал гэдэг ингэдэг юм байна л да. Тийм байна те. За дараагийн сонсогч. Байна уу? Байна. Өдрийн минь дээ. Өдрийн минь сайн байна. Тэр манай ирчүүд л орж иж байгаа юм шиг дээ. Тэр хоолндоо сайн. За, өөрийнхөө шипийг хуваалцъя. За, шипиж явахдаа ер нь би ингэж хүмүүс одоо энэ гурилныхаа нэг юу хөөлтийн тухай бас гол яриад байна шүү дээ. За, тэгэлгүй яг мантан бууцны гол нь бол гурилын сайхан таарад сайхан хөөлттэй байх тийм ээ. Тэгвэл манай ихнэр тийг их хийдэг тэгэж ер нь гурилтай энэ мантуу зантуудаа хоолой манай ихнэр хийдэг хөө. Би тэгээд анзаараад таадах. Гурил нь бол нэг чухал биш юм шиг үлээ. За. Гурил бол яг ерөнхийдөө бол яг өнгөний хувьд тэгээд нэг дээд сорт юм нөө цагаалтар гурил байл зүгээр. Тэгээд яг гурилаа зуургаас өмнө нэг шигшээд одоо нэг юм шүүрээр ингэж шигшиж хийх. За тийм шигшдэг. Тэгэнгүүт чи нөгөө гурил чи өөрөөр агаараар жоохон баялаг болгоо юм нэг нэгээрээ салаад. Тэгснийхэн дараагаар Тэгээд зурчих юм бол ямар ч гурил байсан л симбихэл юм байна тийм ээ. Тийм. Тэгээд тэгснийхэн дараагаар яг нэг бүлээ усаа игээд өндгөө игээд баг зэргийн сахар дамбуул тий хүмүүс яаж зурдаг вэ өөрсдийнхөө хийгээд тэгээд баг зэргийн нэг хөөлгөж жоод буудаа чимснийхаа дараа тахалгааны температур чимснийхаа дараа хөөлгөд юм байна. Тэгэнгүүт чи айгүй гоё сэвсгэр гоё пампар том болоод болдго юм билэ. Эхлээд буудаа гурилаа зурчингуудаа нэг хөөхөөс нь өмнө буудаа чимгчих юм байна тийм үү? Тийм, ер нь яг хөөхөөс өмнө баатрын хөөлгөж байгаа нэг амар их хөөлгөдгүйгээр нэг 5-аас 15 минутын хооронд дулаан газар бол ороо ингэж өсгөөд хөөчдөг юм. Тэгээд чимгснийхаа дараагаар хөөлгөхлөөр хатаж матчихгүй юу? Ердөө давгүй. Яг дээр нь ингээд хүнсний скотч энтрээр ингээд жоох ингээд битүү яаж байгаа л тэгээд хөөлгөчдөг юм бэл. Зөө тэгээд хаад ч бас зэв арга байна уу? Тийм. Тэгээд мантун буудыг бол ер нь мантуутай хоолыг бол гаргаж ирээд бол ерөөсө сэвдггүй юм билэ. Ерөөсө тэгээд өөр нь агаарын яваал халуун агаарын яваал тэмүүл сэвэл мөвөлтэй хийхгүй бол тэгээд аюу гой зэвсэн цагаан амар гой хөөлттэй. Ингээ баазангууд буцаж ингэж юу шив мөвөнд ороод тийм мантуу энэ нь чухал юм байна. Би уу гаргаал сэвх юм байна. Тэгэл хөөлт нууж. Тэгэл баллах юм байна ерөөсө. Баларсан юм байна. За баярлалаа. Өстө гоё шипи хуваалцлаа. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Тэр гурилыг ингэ шигшин гэдэг айгүй зөв гисэн. Тэр ер нь ингээд мундаг тоогооч нарын энэ нэг кекс мекс хийж байгааг нь харахад ч гэсэн дандаа гурилаа шигшиж идэг те. Нөгөө шүүрээр ингээд сайхан шигшиж байна. Тэгээ бас нэг гоё юм тэгж таах. Заавал гурилаа хөөлөх нь өлөөхгүйгээр баг зэргийн хөөлөгчөд биш чимгчт юм байна шүү дээ. Тийм байна. Тэгээд чимгснийхаа дараа хөөлгөн гэдэг чинь бас нарийн ухаан байна. Хэлбэрийн хэмжээ нь алдагдахгүй хэл айтайхан болох юм байна да. Их зориг ороод өнөөдөр хиймээ гэдэг. Гурил шигцлээ. За хийдэг юм бол ах минь хэлээрээ ямар шиг болж харъя. За дараагийн сонсогч. Байна уу? Байна уу? Дримэнд. Дримэнд. За дримэнд дээ. За мантун бууцныхаа шипийг хуваалцъя. За ашгүй сайхан холбогдлоо. За ингэнэ. Би огт мантуу өшөө махардгүй нэг мантун буусны тухай хэлье. За тэгье. За. Болж байна. Үзэмтэй мантун бууз. За. Харж авахтай мантун бууз. За. Дан сүлтэй мантун бууз. Дан сүлтэй мантун бууз. За. Ширхэгч махарахгүй.
За. Мантон буусны үндсэн технологи тэр 2 дахь байна 3 дахь сонсогч хэлсэндээ хөөлтөө гүйцэхгүй байжгаад буудаа чимхэд жигнүүрэндээ ороод хөөлт нь гүйцэхээр бүх хөөдөг урьдчилан бүтээгдэхүүний үндсэн технологи энэ үед. Учир нь тэр юм байна. Хөөлтийг ерөөсөө агаар дээр одоо гадна талд нь гүйцээж болохгүй. Хаас хөөлгөд буудаа чимхэнгүүтээ жигнүүр дотроо хөөлт нь гүйцэхээр. Жигнүүр дотроо жоохон зайтай тавьчих юм байна тийм үү тэгвэл. Өөрөөр хэлбэл үндсэн хөөлтийн одоо бүх хэмжээ нь жигнүүр дотроо гүйцэж дуусах хэрэгтэй. Зөв. Тэрнээс гадаанаа одоо юу яаж болохгүй. Харин тэр шигшүүрддэг бол бас л гоё харагдаа. Тэр юу өөхөө үзмтэй чангаанцтай эднэр чинь чихэртэй гэхдээ янзын болох уу? Хүүхэд бол салахгүй. Тийм үү? Урдандаа гоё чихэр мэхэр нь бас орно шүү дээ тэр чинь. Юусоо илүү дутуу сүүлдээ бууцаа бол жоохон чихэр хийж болно. За. Энийг хуучны хүрээнийх нь л мэднэ дээ. Тийм үгүй хэлэхэд. Нарийн жор байна. За ойлголоо. Маш их баярлалаа. Хөөлтийг бол яг юунд дотор гүйцээх хэрэгтэй. Жигнүүд дотор. Тэрнээс тэр гадаа тавьдгийг бол ерөөсөө болохгүй. За тэгээ энэ үзэмтэй харж явахтай тэр бууцыг бол ер нь хуучны улсууд мэднэдээ. Ясгүй харж авгаар хийнэ үстэй тий? Ясгүй. Тэгээ яадгийн зүгээр ер нь чавга нэг мантон бууц дотор нэг чавга гिचт юм уу альсрал жоохон гэрчиж мэрчиж гэх юм уу? Бүгдийг нь нухна. Бүр нух шиг бодох юм уу? Тий, нух шиг эсвэл жоохон халуун усан тэгтээж агаад тэгээд одоо нэг халбаг жижиг халбаг цааны халбгаар нэгийг хийгээл бууцаж юмхээд. Сонирхолтой л юм. За. Одоо өнөөдөр олон айл мантон бууц хийх бах энийг бас тушаад үзээрэй тийм ээ. Үзүүлэлтээ харж авахтай. Энэ уг нь бизнесийн санаа байж одоо тэг өнгөрсөн. Хамгийн мод дөргөд хилцсэн гэж. Бүгд бизнес болгочихгүй та хий. Зүгээр. Таны бас нэг нарийн жор байгаа. Та яг бүгдийг хилээчихгүй байх тийм. Амтлахаас ахуулаад учир байгаа л бах. Тий. Тэрээс мах орохгүй. Сүүл нь жоохон чихэрдлэг байна гэдэг бол гоё. Нөгөө хүүхдэд бас санаасаар татахгүй. Тэгээд сүүлийн өөх гэж юусэн мэдэхгүй. За. Манай эмээ бол хуучин болов хийхдээ тус бүрд нь дээдлэлт нь уруулын бодгаар ингээд ялгцдаг байсан. Нэг зэгтээ бол үзэмтэй. Бас харж авахтаа тэгээд тэггүй бол сүултээ гэдэг ингэж хийдэг байсан. За. Нарийн нандаа арга байна. За баярлалаа. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. Манайхаар дахин үйлчлүүлээ. Сүүлтэйгээс 3-ыг авах, үзэмтэйгээс 3-ыг захиалъя. За баярлалаа. Баярлалаа сайхан үсэ. За. Ингэх юм байна. Тэр 2-3 янзын уруулын юу лээ мантон бууц хийж байгаа тохиолдолд бол уруулын бодгаар тэмдэг тавина гэдэг чинь айгүй зөв санаа байна. Тэгвэл ялахгүй шүү дээ. Тийм байна. Нэг бол чимхэл дээрээ л өөр байвал байх юм да. Манай аав хөдөлмөрийн яамд ажилладаг байсан. Тэгэхэд хөдөлмөрийн яамны доотлын гуанзанд нэг тийм өвчүүний одоо бүдэрхийний тэрний гоё өөхтэй эсгэр хийцэн юм уу гэмээр тийм бууз байдаг гэсэн шүү. Ерөөсөө мундаг том момч гэж найгу би бас ховдогдуул хөөхтэйсэн 3-ыг идэл подлог зөгтөг байсан да. Яа. Тийм бууз байдаг байсан шүү. За дараагийн сонсогч байгаа. Мано. Байна. За. Өдрийн мэндэ. За мантон бууцыг манай ихнэрээс өөр гоё идэг юм байхгүй. Одоо гайхвал шүү дээ. Ихнэрээ магтах гэж орж ирсэн. За зүгээр сайхан магтсан шиг магтана шүү. Магтана. За. Манай ихнэр ягаад хамгийн гоё идэг үг гэхээвэ штэ. Мантон бууц маань өөрөө нэг ман тав гэдэг урдаас гаралтай штэ. За тийм. Одоо саяны залуу гэдэг байгаа чинь дээр хөдөлн өөр социализмын 60-70 оны үед хятад гуанзнуудад бол зөндөө байсан гэж байгаа. Ногоотой, мантуутай, бурамтай, үзэмтэй мантон болсон. Одоо урцагааны эн чинь бол усны годомж гэдэг баахан хятад гуанзнууд байсан гэхчүүлээ. Яг тийм. Манай ихнэр яга гоё болсон гэхээр Монгол хөрсөн дээр авчирсан бөлгөө. За. Тэр хөөлгөд мөлгөт адилхан. Тэгээ хамгийн гоё амт нь бол одоо хончвэ өхрийн махаар хийгээд сүүлийн өөхийг маш сайхан том гүшгэлж хийгээд хамгийн гол амтлагч нь гонт.
Мантан бууцанд гонд шиг гэхдээ цэвэр ориг гонд нөгөө хангаад ургадаг Тийм. Тэгэхгүй бол одоо нөө худлаа өхөр гонд манд янз янзын юм одоо нэг хойлох гондууд бол биш. Одоо хонин гонд гэж ярьдаг ингээл хөрөнтэй л байж тээ. Тэгээд их юм бол тасархай. За тэгээд дараагийн хүмүүст боломж олгоё. Байж. Нарийн жараг хэлэхгүй юм биш үү? Нэрээ магтж байгаа хүн байж арай чи ингэж нэг дутуу аймааргүй байна. Тэгээд гонд хийгээд өөр ямар жор байна? Өөр одоо ямар нэгэн илүү дутуу юм хэрэггүй. За тэгэл гонд хийсэн тохиолдолд бол сонгон ч хийхгүй юм уу? Тий, тэгээ хамгийн гол нь гараараа татна. Гудам гэдэг гохч нөгөө ресторан таны газрууд орчин болохоор дандаа машиндаа ийцэн байгаа шүү дээ. За хандатна. За баярлалаа. Гоё ш би хуваалцлаа. Гонд гоё. Манай тэр Баяушунд дэдэг гэсэн өөгийнх бол тийм бууцаач зүгээр энгийн бууцаач гондтой дэдэг гэсэн. Ороход ингээд үнэртчихэд гонд ч бүр ингээд гоё штэ тийм нэг. Тэгтээ сони яхаа би нөгөө энгийн бууцад бол гондыг мэдээд байна. Мантун бууцад гонд гэхээр ерөөсөө сонсож байгаагүй. Болох юм байна. Тийм байна. Болох юм байна хараа. Цэлээ цагийн гонд зарн жинхэнэ Монгол гонд. Дороод ажиллаж байгаа шүү дээ. Кас талгаан ажиллаад эндээс бизнес босч штэ. За дараагийн сонсогч. Байна уу? Байна. Сайн. За сайн байна уу? Дан ирчүүд холбогдоод байна шүү дээ. Яа. Манай ирчүүд ч та. За, мантун бууцныхаа жорыг хуваалцъя. Манай скрин зохиолсон мантун бууц баг хаач байхгүй дөө. За одоо нэг юу вэ? За одоо магтъя одоо яах вэ? Мантун бууцыг урдын нэгэд дорож идэх эхлэв шүү дээ тий. За. Ичээд энгийн бууц хийж байгаа шиг илдээд нэмгэн илдээд тэгээд хийх юм бол хачин гоё мантун бууц болно тэр бол. За нөө эсгээс өмнө гэсэн үг байна шүү тийм үү? Тэгээ энгийн бууц шиг гэсэн үг байхгүй юу? Тэгтэл гурландаа бол дорож эсгэх хийцэн гэсэн үг. За тэгээд тэр бол ингээд хадаад итгэхэд буузны тал шөл байна. Тэр шөл гэдэг тэр гурил хагардгүй. Зөв. Хагардгүй. Тэгээд тэр шөлийн ооч шууддаг байхгүй битгий шөл гэсэн үг. Гоё. Гурлаа хөөгөөс нь өмнө хийчихнэ гэсэн үг тий? Хөөлөгч нь. Хөөлөгчөд нэмгэн илтэх юм уу? Тэгтээ нэмгэн илтнэ. Нэмгэн илтэл ингээд цагаан сарын бууз хийж чимгэж байгаа шиг л чимгэж штэ. Тэгээд тэр чинь ахаад жигнүүрэнд орохлоор ахаад хөөн штэ тийм ээ? Ахаад хөөн. Тэгтээ тийм дулаан хөөхгүй. Маш нэмгэн. Тийм байна. За. Тэгээд тэрний дээр шөлн гэж хэвээр хачин гоё хагардгүй байхгүй юу? Дорож ирсэн уюутай шөлн. Тэгээд зүгээр нэг хадчаа шөлийн ооч штэ зүгээр. Тэр шиг битгий шөл гэсэн үг. Битгий шөлийг ерөөсөө тэгээд хийчихдэг бид нар. Оросд явж байхад энэ бурятуудын бууз гэж нэг том бууз тэгсэн мөртлөө нэг гоё нэмгэн гурилтай. Тэгээд хизээч тэр нэг ингээ хагардгүй. Яг ингээд тэр том маха дааж идэг те. Тэр их бас нарийн арга шиг юм байна штэ. Буузны хамгийн гол юм шөл байхгүй юу? Тийм. Үнэ. Ялангуяа мантун бууз бол ийм гоё тостой шөлтэй байх хэвээр тийм ээ? Тийм. Махын гараар татна. Тал махын машинчууд бас зүгээс машинцсан махыг хүмүүс бас үгүйсгэтэлтэй. Машинцсан мах гараад татсан махыг холчоороо тэр нэг гараад татсан махыг гоё барилж өгдөг байхгүй юу? Барилж өгдөг гэсэн. Зөв. Тийм. За баярлалаа. Бас их содон шип байна. Тийм байна. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тийм байна. За. Янз шип орж ирж байна. Улаанбаатар 15 цаг 40 минут болсон. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ZTE Blade A75 гээд 5G дэмждэг ийм утас хамтран ажиллаж байна. За энэ утасны давуу тал нь өдөр тутмын хэрэгцээнд төгс зогцох чанартай гэж байгаа. Өдөр тутмын хэрэглээ хялбарчлан илүү ухаалаг, хурдан болгоно. За тэгээд энэ утас нь 50 МБ-ийн хүчин чадалтай хиймэл оюунд суурилсан ухаалаг камертай гэдэг. Маш зөв юм байлээ. Би зүгээр утсыг барьж үзээгүй л дээ. Гэхдээ энэ 50 мегапикселийн хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг камер гэдэг нь юу юм бэ гэд интернетээр хайгаад үзлээ. За 50 мегапиксел чинь бол өөрөө мэрэгжлийн төвшний пиксел. Тийм өндөр пиксел ер нь бол. Тэгээд ухаалаг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг гэдэг нь болохоор ингэдэг юм байлээ. Нэгдүгээрт нь шүү дээ. Өөрөө автомат зүүмтэй. Авто зүүмтэй. Тэгээд одоо жишээлбэл чи битээр ингээд селфи бидлэхэд би жишээлбэл чамааг ингээд чи бол селфи bijэл гэж бодож байгаа болохоос
чамаа гаргамааргүй бол чамааг автоматар блартчих болно. Оо. Тийм, гих мэтийн. За гадаа гудамжинд би ингээд зураг авлаа гэхэд шүү дээ. Хот дотор авж байгаа ч гэдэг юм уу, бороотод авж байгаа, нартад авж байгаа, цэцэгний зураг авж байгаа. Нэг бол амьтны зураг авж байгаа гэдгийг тэр өөрөө мэдрээд, өөрөө таниад яг тэрэнд тааруулсан контрастаа буюу тэр өнгөний тохиргоо өөрөө хийчихдэг гэсэн. Супер юм бэ тий. Тийм юм байлаа. Бараг одоо мэрэгжлийн камерны орно. Ер нь тийм болж ийн гэсэн үг. Ер нь тийм болж ийн гэсэн үг. Тийм байна. За тэгээ бас нэг давуу тал нь цэнгийн удаан барьдаг. Өчрөг батарейтай гэж байгаа. Тэгээ бидний нуунд утасны дэлгэцчин л хагарчгаар л асуудал болдог штэ тий. Утасныхаа хэмжээний үнээр л солиулдаг штэ. Гэтэл нэг жилийн хугацаанд дэлгэцэн үнэгүй солиулах боломжтой юм биш шүү. За супер. За ингээд та бүхэн технологийн дэвшлиг хүн бүр төрөх зорилготой ZTE брендийн 5G дэмждэг ZTE Blade A75 гэсэн энэ утсыг аваарай. Хаанаас авч болох вэ гэх юм бол Mobicom-ын салбарууд бол Mobicom-цэг MN, Mobi app, Mompay app-аар бол ороод захиалаад сонгоод тайлбар юмыг нь уншиж байгаа авах болцоотой. Mobicom-ийн авлах утас бол 22 руугаа залгаад бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болцоотой шүү. Баярлалаа хамтран ажилласан Better for All ZTE гар утсаалаа. За өнөөдрийн масан гарагт бид нар мантун бууцны тухай, мантун бууц манд тухай гэж ирээд шипигээ хуваалцсан гана хотоодоо ажиллуулж байна. Мантун бууц эдмээр санагтал ярьж байна да. Дараагийн сонсогч. Бэнэ үү? Ууцас алчлаа. Гэж хал гараа явчлаа өөрхий. Холбогдсноо л мэдсэнгүй юу да. Йоо гарч мантун бууз олж идгээс. Өнөөрөө бол одоо яг мантун бууз хийхэр боллоо. Ер нь бол тийм. Тэгээ одоо бол зүрх зоригч орж байгаа бох. Энэ олон гоё шипи авцсан тийм. Тийм шүү дээ. Ямар ч байсан фейлдэхгүй гэж бодоол зүгээр дайрахаар л болж байгаа шүү. Зина гана Анна гинэ. Энэ гурлаа зурхтаа жоохон чимэх сот хийхэр хөөлтөнд буудаггүй гэсэн байна. За. Тэр Оросын тэр гурилны технологи яадгийн инээтрэ гэсэн чи өндөг их хийдэг юм гэсэн. Тийм гэсэн. За дараагийн сонсогч. Бэнэ үү? Өдрийн мэнд. Өдрийн мэнд. За ингээ ирчүүдээрээ дагнаж байгаа дуусгачихё тий. Чиглээ дээ. Хүүхнүүдэд ерөөсө боломж олохгүй байж байгаа дуусгачих. За, мантун бууцны нарийн жор. За, энэ мантун бууцыг одоо манайхан хятадас гаралтай, бууцыг хятадас гаралтай гэдэг нь штэ. За тийм. Явж явж манай Монгол үндэсний хоол юм шиг байлээ шүү. Яг. Одоо хэдүүлээ тэрэн дээр бол маргалтахгүй зүгээр шипигээд хуваалцсан. Тий. Энэ хятад бол хятадын хайлт хотод төрөл өрөөр хийдэг юм байлээ. Баузи гэдэг энэ хятад үгэлтэй ер нь бол бууз гэдэг үг бол баузи гэдэг тийм хятад үг байгаа юм. Бид нар бууз гэдээ авцсан. Ер нь бол би зүгээр ингээ эргээд бодоход байна шүү дээ. Энэ хятадын хайлт хотод явсан манай монголчууд чиг ийм гоё мантун бууз хийдэг, ийм гоё бууз очор хийдэг үндэстэн гэж дэлхийд байхгүй. Тийм шүү. Тий. Би яг эхлэхэд бол наадах чи яг хэлсэн. Тэгээ яагаад тэгэхээр манай Монгол мах гоё амттай. Махан их нарийн учир жанцсан байж шүү бас. Үнэхээр гоё амттай л да, тийм ээ? Тийм байж магадгүй хоо. Тэгээ дөнгөж саяхан асаагаад гинт сая холбогдчихлоо. За. Таны мантун бууцандаа хийдэг нарийн нандин манахаас өөр айлч баг ингэдэггүй байх гэсэн жор юм байна уу? Надад бол байхгүй. Манай нэг ихчид байдیں۔ За. Яг бууцгэд бууцш мантун бууцгэд мантун бууцш. Яг дондоор нь хагас хөөсөн тийм мантун бууц их гоё хийдэг. Дорооч нь баг хийчдэг юм болов? Ястаа мэдгүй. Би одоо л уцтаж асууя нэрээ. Жор юм уу? За. Тэгээ уцтаж асуугаад ихчигээ наашаага холбогдгоо хэлчихээрэй. Тийм дураа. Жороо хуваалц гэрэ гэж. За баярлалаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Тийм дураараа тийм. Тэр ихчийн жорыг асуумаар байна гэдэг. Сайн сүүлийн сонсогч авч байлаа. За тэгээ. Бэнэ үү? Бано. Өдрийн мэнд дүргээ. Өдрийн мэнд дүргээ. За мантун бууз ярьж байна. За эрэгтэй талаасаа бол миний мантун буудыг үүсэх хүн байхгүй. Түрүү ихнэрээ магтаж орж ирсэн. Одоо өөрийгөө магтаж байна. Олж байна. За яг нь хоолны газар ажиллаж ирсэн. Гэхдээ тэр хийдэг үл өөр. Гэрээ нөхцөлд бол гурилыг маш сайхан баяжуулаад. За яаж баяжуулах вэ? Манайх бол одоо ногоон болгохын тулд бууцаа миксертэй хийждэг. За тийм гэсэн. Шар болгохын тулд шар хулуу миксертэй хийждэг байхгүй юу? За. Тэгээд уламжлалт яг нэг маха гой гараа татаад шүүлээ хийгээд тэгж хийж байгаа нөхцөлд борч жоохон нүдэд мунтглаа хийждэг байхгүй.
Борцны Тэхний нэг бол юм часээсэн амт байгаа штэ. Тий. За Мантон бууз ч юм уу яг нэг халуунаар нийтгэр гоё. Хөршөө халаахаар жоохон онцгой болчихдаг тийм. тий. Яг л ингээ халуун дээр нь л ингээд нэг юм нэг тостой тийм гоё шөлийг нь сороод идэх чинь гоё шүү дээ тийм ээ. Тэгээд хүүтнэр нийтх нэг гоё мантон бууз байдаг. За. Одоо би бол тэрийг гэртээ хийдэг сард нэг юм 2 удаа хийдэг хүүхдүүд маш их дуртай. Адууны мах. За. Адууны махаар хийгээд адууны хариунгаас нь хийгээд адууны хариун байхгүй бол сүүлээ хийгээд өглөө хийгээд тавьчихад өдөржингөө хүүхдүүд хүүтэнгэр нийцдэг байхгүй. Зөө. Тийм ээ тийм. Зовлон байхгүй те заавал халаагаад байх шаардлага байхгүй. Халаад малах шаардлагагүй. Зарцалт байхгүй. Гурилыг нь бол яг тэгж хийж байгаа нөхцөл бүхэл өрийн гурилыг жоохон цагаан гурилтай ойлж барьцалтуулаад хийжингууд нөх гурил нь гоё идэнгтэй. Одоо гадуурч нэг хөвсөөс юм байдаг штэ. Ихгүй юу ягаад бүхэл өрийн гурилаар хийчихээр бас ихгүй болт идэнгтэй. Зөв. Тэгээд тэр нэг ягаан магаан гоё өнгө улаан чим шиг өнгө байдаг ш. Хөрөн манж юм байна те. Хөрөн манжиг шүүс хийж. Яг цэвэр нөгөө устаа хойлог өөрийнх нь шүүсийг өөрөөр нь гаргаад шүүсийг хийчихээр улаан хөрөн болчихдог. Тийм бидний нөгөө хүүхдүүдтэй идүүлж чадахгүй байгаа ногоонуудыг чи ингээд идүүлчих юм шүү. Тийм. Манай хөл ерөөсө дан цагаан гурил иддэг байлахгүй. Манай хүүхдүүд сурцсан тэгээд цагаанаар нь ерөөсө мантон бууз хийдэггүй. Зөө. Тэгээд нөгөө уламж сонгон сармис төрний хилдэг нөгөө гонд бол яг тийм байгалийн гонд нэг жоо хийчихвэл бас гоё болт. Тийм тий. Тийм байна. Эний тэр адууны махта мантон бууз бол зэрлэг шип байна. Тийм байна. Сайхан өөрөө ярьчаад намд шүүс ясараад байна. Гоё юм байна. Хийж үзснэ. Та бид гурвч яг уу бас энэ машинд явж байгаа хүмүүсээ бас их л өрөвдөж л байдаг. Гэхдээ одоо яг бол өдөр халаахгүй хүүхдүүдээс шууд аваад ичдэг. Манай бол төмпөн дүүрөө хийгээл амралтын өдөр хийгээл өдрөн гоё шүл хийж байгаа л тэгэл болоод ичдэг. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ. За. Хаан мантон бууз хийдэг хоёр ихнэрээ магтаж хоёр хүн өхөр орж ирсэн бол сүүлд нь бүр өөрийгөө магтаж хүн өөртөл орж ирлээ. Одоо яг л ийм үед л юу вэ ухаантай хүн тэнгэрээс од шүүрнэ гэдэг шиг ийм боломж дээр л өөрийгөө магтаж авсан дээр шүү. Тийм. Нарийн нандин жороо хуваалцлаа шүү. Маш зөв. Ерөөсөө л энэ төмөн хүн сонсож байгаад радиод холбогдсных юу үлээд таас мундаг хүн байхгүй гэж ярина гэдэг чинь ухаантай л хүн яаж. За надад холбогдсон хамт байсан сонсогчдоо баярлалаа. Гой шип хэллээ. За хамгийн ихний сонсогч бол сарнасаараа 5 цулаар хийсэн мантон бууз бас аатаад байна. Яа бас гоё шүү. Үнэхээр гоё. За тэр сүүдний өөхөөр ингээ бүтээдэг юм байна. Тийм ээ. За гурилыг бол хагас хөөлтөд шигшдэг юм байна. Хагас төөлтөд буюу чигнүрэндээ гүйцэтгэх хөөхстэй юм байна. Илдээд хийжүүл зүгээр юм байна. За тэгээд өөр гоё шүү. Гурилаа баяжуулахын тулд юу бууцаа шар хулуу хөрөн манжин ашигладаг юм байна. Гонд бас их гоё юм байна. Тийм гонд гэдэг шипи орж ирсэн. За өөр чи юу хүчлээ? Саяны энэ адууны мах. Тийм адууны махтай ирсэн. Өдөржингөө идчих юм. За тэгээд нөө нэг чавхтай болон үзэмтэй данс хөвөлтэй мантон буузыг хийж үзээрэй манайхан. Өнөөдөр ерөнхийдөө хэдүүлээ мантон буузаар дагнаад Улаанбаатар даяараа мантон бууз хийж идсэн чи ах байд ер нь тийм ээ тий. За хичнээн мянган төгрөлөөр янз бүрээр хийж болдог юм байна шүү дээ. За ингээ та бүхний мантон буузны их үлсэд өндөр амжилт хүсье өрөөё. За баярлалаа энэ төргээ нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Анжи болоо амийн найруулагчаар Дүршин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Био брэнд дэлхийн нухаш мазала буюу дахианы махтай гахаа утсан махтай гэсэн хоёр төрөл шинээр худалдаанд гарсан. За мөн бид Better for All ZT гар утас хамтран ажиллалаа. Үргэлжлүүлэн сонсдог урлагийн нэвтрүүлгийн өглөө сонсоорой. За эх 7 хоногоос бол цэгийн маань ороод ирчин 3-7 хоногийн туршид хамт хөтлсөнд баярлалаа. Тийм хамтдаа байж нэвтрүүлгийн маань галыг алдахгүй сахисан аамидаа бас баярлалаа. За баярлалаа.